хилцэж өнөөдөр бас хилцүүлэг явуулж байна. Таны гаргасан саналуудыг одоо бид эцсийн хилцүүлэг өнөөдөр явуулж байна. Эцлэн батлах редакц үед бол бид редакц засваруудаа хийгээд оруулаад ирэх. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр бас зарим одоо эцсийн хариулгуудыг хилцэх үед бол редакц засваруудаа хийгээд дараа 7 хоногийн одоо баасан гарагт батлагдах болов уу гэж харж байгаа. Тэгээ тэр үед л энэ редакц засварууд хийгдээд ороод ирнэ гэдгийг хэлээ. За мэргэжлийн байгууллагаас нь бас Алтан толгой дарга 48-ийн микрофон дээр хариулчих та. За 4-р микрофонд ажлыг хариулъя. Сайн байцгаана уу? За эрүүл мэндийн хөгжлийн төв эрчим шилжүүлж суулгах албаны дарга Алтан толгой байна. За Эрдэнэ болд гишүүний асуултанд нэмж хариулъя. За бид нар энэ хуулийн төсөлтөө одоо мөрдөгж байгаа манай донорын тухай хуулийн дээр за эрчспент гэдэг нь болохоор эмчлүүлэгч болон эмчлүүлэхээр хүлээгдэж байгаа энэ хүнийг хэлнэ гэж донорын тухай хуулийн дээр утга найруулгыг тайлбарласан байгаа. За энэ хүрээлэлдээ ч гэсэн хууль батлагдсанаас хойш энэ эрчспент гэдэг бол эмч эмнэлгийн мэрэгжилтэн тэр дундаа иргэд олон нийтийн дунд яг бүрэн хэрэглэгдээд нэвтэрсэн ийм үг хэллэг. Тэр дундаа ч олон улсдаа ч гэсэн яг recipient гэдгээрээ яг явагддаг. Энэ ч үднээсээ бид нар шинэ хуулийн төсөлтөө энэ эрчспент гэдэг энэ хэлгээр нь яг авч үлдсэн зүй тема гэдэг ажлын хэсгээр ярилцаж шийдээд энэ эрчспент гэдгээр бол явсан байгаа. За манай биобанкны хувьд гэх юм бол бид нэр манай энэ эргэтэн эдийн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслөөр бол шинэ дэвшилтэт технологийн асуудлуудыг бид нэр оруулж ирж байгаа. За энэ зууны одоо хамгийн төгс эмчилгээ бол энэ үүдэл эсийн эмчилгээний энэ асуудлыг оруулж ирэхин тулд энэ биобанк. За хариултаа гүйцээгээд хариулчихъя. Энэ биобанкны асуудлыг шийдэх шаардлагатай байна гэдэг. За одоо бол бид нэр яг энэ улсын хэмжээнд нэг ямар ч хэлсэн төрийн зохицуулттай биобанк байх шаардлагатай. За мөн үүнээс гадна хувийн ижлийн эрүүл мэндийн байгууллагад иргэдээ биобанктай байж болно гэдэг энэ асуудлыг оруулж ирээд биобанкнд одоо судалгаа, шинжилгээ, эмчилгээний зорилгоор ашиглаж болно. За энэхүү үйл ажиллагааны процессыг бол журам боловсруулж ингэ батлуулна гэдэг байдлаар оруулж гисэн. За тархины үхэлтэй энэ донорын тухай ойлголтын хувьд бол яг энэ бид нэр мэрэгжлийн үг хэллэгийн дагуу яг иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэхэргүй хоёрд нь утгагүй байдлаар бид нэр хуулийн төсөлд оруулахыг илүү хичээсэн. За бусад редакцийн асуудлыг бол бид нэр хийж болох байхаа гэж байна. За Сүхбаатар Эрдэнэ болд гишүүн тодруулж асууя. Тэгээ би та бүхнийг нөгөө шөмжлээд байгаа биш дэмжиж байгаагаа эхлээ илэрхийлсэн. Гэхдээ нөгөө монгол хэлний зөвлөлөөс ч юм уу ер нь нэг яг юм мэргэжлийн талаас та нар бол хангалттай ажилласан байх. Гэхдээ яг монгол хэлний зөвлөл талаасаа ингээд бас яг энэ хуулиудын редакц дээр давхар ажилладаг баймаар байгаа. Энэ төрийн хэлний зөвлөл гэдэг. Би яг дахиад зөндөө юм яриул энэ зөндөө юм ярихаар байна. Та манай одоо Баярбатар гишүүн бас энэ дээр маш одоо итгэвчтэй ууггүй ажиллаж байгаа. Агуулгыг дэмжиж байгаа учраас ингээд зарим зүйлийг орхиж байгаа. Гэхдээ нэг зүйлийг би тодруулж сумаар байна. 15-ын 6 дээр холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр өөрөө жирэмслэх ураг тээх хүүхэд төрүүлэх чадваргүй тогтоогдсон эмэгтэйд тээгч ихээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрөх бөгөөд бусад тохиолдолд тээгч их ашиглахыг хориглоно гэж. За энэ дээр яг олон улсын туршлага ямар байдгийг яагаад энийг заавал хориглоод байгаа юм бэ? За 4-р микрофон Алтан толгой ажлыг хариулъя. Эрүүл мэндийн хөгжлийн төв Алтан толгой. За Эрдэнэ болд гишүүний асуултанд нэмж хариулъя. За хуулийн төсөлтөөр яг одоо мөрдөгж байгаа донорын тухай хуульдаа ч гэсэн хэрв тээгч их ашиглаж байгаа энэ тохиолдолд бол тухайн эмэгтэй маань өөрөө одоо жирэмсэн одоо болох боломжгүй нь холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдлын тээгчийг ашиглана гэж энэ хуулийн төсөлд оруулсан. За олон улсууд хэд хэдэн туршлагууд байдаг. Зарим улс оронд бол бүх одоо нөхцөлд одоо тээгчийг ашиглахыг зөвшөөрсөн ч юм тохиолдол байна. Зарим нь тээгчийг ашиглах нь энэ заавалчгүй эрүүл мэндийн энэ дүгнэлтийн шалтгаантай улмаас энэ тогтооцсон тохиолдлын тээгчийг ашиглахыг зөвшөөрсөн юм байдаг. За бид нар энэ өнөөдрийн байдлаар Монгол улсад үр шилжүүлэн суулгах 5 эрүүл мэндийн байгууллага байдаг. Эдгээр 5 эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтөйг хамтарч уулзаад яг энэ тээгчийн ашиглах тохиолдлууд ямархуу нөхцөл байдалтай байдгийг ажлын хэсгээр ярилцаад яг тээгчийг ашиглах тохиолдолд тухайн эмэгтэй маань ямар нэгэн эрүүл мэндийн шалтгааны бол За гүйцээг хариулж чухал асуудал учраас иргэд бас мэдээлэл авч байгаа. Тий.
За, Хүүхд тээх нь энэ боломжгүй болсонд холбогдох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд тээгч ашиглаж болно гэдэг энэ хуулийн төсөлтөд томьёолоор оруулсан байгаа. Нэг ёсондоо энэ маань юу гэсэн үг гэхээр та ямар нэгэн байдлаар одоо би тухайн эмэгтэй маань гоо сайхныгаар ч юм уу эсвэл би хүүхд тээхгүй гэдэг өөрийн хүслээрээ бол тээгч ашиглах боломжгүй. Энэ тохиолдолд заавалчгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас батлагдсан тохиолдолд тээгч ашиглаж болно л гэдэг энэ асуудлыг зохицуулсан байгаа. За, асуулт. Дэмэлт асуулт. Эрдэнэ бол гишүүний микро өгье. Энэ өөрөө айгүйх тийм хүний эрхийн хувьд их эдэртэй асуудал байгаа маа. Шууд хуулийн дээр ингэж тавих нь өөрөө бас хэр байдсан бол доо. Би энийг уншаад олон улсын жишээ кейсүүдийг нэлээд үзсэх маргаантай асуудал. Манайх шууд ингэж хүчээр ингэж тавих нь өөрөө хүний эрхийн зөрчилд агуулах зохицуулт байх магадлал өндөртэй байна. Тэгэхээр хүний эрхийн дэд хорооны дараагаар шинээр сонгогдсон Баасан Жаргал гишүүнд бас хандмаар байна. Яг энэ 15-ын тэмэлт. Гэхдээ яг 15-ын 6 дээр ер нь энэ хүний эрхийн үндэсний комиссоос энэ дээр дүгнэлт гаргуулад хууль батлагдахаас өмнө энэ дээр яаралтай бас нэг юм тодорхойлт авах нь зөв байж магадгүй шүү. Заавал. За, ажлын хэсгийн ахлагч Баяр Магнаа Баярбаатар хариулъя. За, хуулийг хилцүүлэх бэлтгэх явцад хүний эрхийн комиссаас санал аваад нийтдээ 22 санал ирсэн. 22 саналыг бид нар 100% хуульдаа тусгаж өгсөн байж байгаа. Саяны заалттай холбоотой бол хүний эрхийн комиссаас ямар нэгэн тийм эсрэг комент бол санал бол ирээгүй. Энэ зүйл заалтыг бид нар олон талаас нь ярилцсан. Зүгээр энгийн үгээр илэрхийлэхэд бол одоо Монгол улс бол тэгч хийж зөвшөөрсөн улс. Гэхдээ өнөөдөр гоо сайхны мис засалт ч юм уу янз бүрийн шалтгаанаар тэгч их ашиглах нь өөрөө бол буруу юм аа. Яг л үнэхээр өнөөдөр ураг тээх боломжгүй жирэмслэх одоо боломжгүй үед л одоо энэ тэгчгийг ашиглах нь өөрөө зөв гэдэг агуулгаар бол оруулжсэн. Манай мэрэгжлийн эмнэлгийн байгуул өөжмэд эмнэлэг эдэрсэн энэ дээрээс санал нэгдээд ингээд энэ хуульдаа ингэж өнөөдөр мөрдөгж байгаа хуулаа яг энэ заал зүйл заалтаар нь бас оруулаад ирсэн байгаа шүү гэдэг. Одоо мөрдөгж байгаа хуулийн заалт байж байгаа. Донорын хуулийн дээр тий. За. Наран цэцгийн алтан шагаа гişүн асуултаа асууя. Алга байна.